төслийн талаарх эдийн засгийн байнгын орны санал төгөлтийг улсын их хурлын гишүүн Самбуугийн нэмрэл танилцуулна. Энэ дээр төрж байна. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын их хурлын тогтоолын төслийг хилцэх хэсэг талаар эдийн засгийн байнгын ороос гаргасан санал дүгнэлт 2014 оны 10 сарын 22-ны өдөр Улаанбаатар хот. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол банкнаас Төв банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 12 дахь хэсэг заасны дагуу төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын их хурлын тогтоолын төслийг Улсын их хурлд 2014 оны 9 сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэнийг эдийн засгийн байнгын ороо 2014 оны 10 сарын 22-ны өдөр эргэн хуралдаанаар хэлцээд тус байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хилцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл нь эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангах инфляцийг нам доктортой төвшөнд байлгах, санхүүгийн доктортой байдлыг бэхжүүлэх, дунд урт хугацаанд эдийн засаг тэнцвэртэй доктортой өсөх орчныг бүрдүүлэх чиглэлнэ гэж Монгол банк үзсэн байна. Тогтоолын төслийг хилцэх явцад Улсын их хурлын гишүүн Тилхан, Инх хамглан, Инх төвшин нар 2015 оны төсөв мөнгөний бодлогын уялдааг хангах, 2015 оны мөнгөний бодлогын зорилт бүрийг хэрэгжүүлэх дэд хөтөлбөртэй чамбай сайн бодлого байхаар өөрчлөн батлах. Мөнгөний бодлогыг хөгжлийн банк, засгийн газрын үнд цаас, үр зээлүүдтэй нягт уялдаатай авч үзэх. Төсвийн гол хэлцүүлгүүд төсөв эдийн засгийн байнгын хороон дээр хамтарч хийгддэг байх. Мөнгөний бодлого батлах тогтоолд засгийн газар ямар үүрэг хариуцлага хүлээх ёстойг тодорхой зааж өгөх. Гишүүн Хүрэлбаатар, Монгол банк бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага иргэдэд үнэн бодит мэдээллийг өгдөг болох. Үн ханшийн доктортой байдал, бизнесийн цэвэр өрсөлдөөнд сөрөг нөлөөлж байгаа үн докторжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг 2015 оноос эхлэн зогсоох. Гишүүн Одон Туяа, үн цаасны зах зээлийг идэвхжүүлэх, ирээдүйд чиглэсэн томоохон төслүүд дээр мөнгө босгоход анхаарлаа хандуулж ажиллах. Төв банкны тухай хуулинд өөрчлөлт оруулах замаар мөнгөний бодлогын зөвлөлийн үйл ажиллагааг чанаржуулах. Инфляцийг хязгаарлах бодлогын шинэ арга хэрэгслүүдийг ашиглах. Гишүүн Улс Тэмбэрэл, Монгол банк дангаараа санхүүгийн доктортой байдлыг хангаж чадахгүй. Харин тус дэм үзүүлэх чиг үүргийн хүрээнд инфляцийг 15 онд яаж 7% болгох. Валютын аншиг хэрхэн савлгаагүй байлгах. Төсөв мөнгөний бодлогын харилцан уялдааг хэрхэн хангах. Макро эдийн засаг хувийн хвшлийг хэрхэн яаж идэвхжүүлэх гэсэн чиглэлүүдийг 15 оны мөнгөний бодлого суулгаж өгөх. Гишүүн Цэ Баяр сайхан 2013-2014 онуудад Монгол банкны үйл ажиллагаа зөв байсныг өнөөдрийн эдийн засагт гарсан зарим эерэг үзүүлэлтүүд харуулж байгаа. Тухайлбал барилгын зарим материалыг дотооддоо үйлдвэрлэх болж дотоодын үйлдвэрлэлс сэргэж үн доктортой болсон зэрэг эерэг хандлагуудыг мөнгөний бодлогод хэвээр хадгалах. Цаашид санхүүгийн зах зээлийн талаар Улсын их хурл тодорхой бодлого гаргаж ярих хэрэгтэй зэрэг саналуудыг гаргаж байсан болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын их хурлын тогтоолын төслийг хилцэх хэсэг асуудлаар эдийн засгийн байнгын ороос гаргасан санал дүгнэлтийг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. Эдийн засгийн байнгын орооны дарга Б. Гарамгаавбаатар.